Сайн мэн үү? Пэйжийн холбох заавартай танилццгаая. Та комент боцгийн минь рүү нэвтэрч ороод пэйжийн менежмент хуудас руу орсон бол баруун дээр байрлах пэйж холбох товчлуураа даръя. Энд пэйжийн жагсаалт харагдах болно. Миний хувьд ганцхан ширхэг пэйж байгаа. Энэ пэйж маань Instagram бизнес аккаунттай холбогдсон байгаа. За пэйжийг сонгоцгоё. Дөнгөж нэвтэрч орсон учраас надад баг байхгүй байгаа. За бага нэмцгээе. Баруун дээр байрлах нэмэх товчлуураа дараад багийнхаа нэрийг оруулаад миний хувьд тест гэд нэмээд өгч. Оруулж өгсөний дараа нэмэх товчлуураа дарж бага үсгэнэ. За бага үсгэсний дараа багцаа сонгох хэсэг гарч ирнэ. Миний хувьд премиум гэсэн багцыг 1 сараар захиална. За захиалах товчон дээрээ дараад сонгосон сонголтуудаа батлах хэсэг гарч ирнэ. За миний хувьд comment bot гэдэг пэйж, Instagram маань comment bot доогуур зураас тест, багийн нэр нь тест, багцынхын нэр нь премиум, захиалсан хугацаа 1 сар. Тэгээ нийт төлөвлөлт нь 159 мянга гарч байна. За үргэлжлүүлэхээ дараад төлбөр төлөх хэсэг рүүгээ шилжнэ. QR код гарч ирэх учир 2 минутын хугацаанд та төлбөрөө төлсөн тохиолдолд таны багц идэвхжих болно. За төлбөрөө төлцгөөе. За төлбөрөө төлөө дуусныхаа дараа пэйжийн менежмент хуудас руу шилжих үед ингэж харагдана. Хамгийн ихэнд багийн нэр, та үүсгэсэн болохоор үүргэн эзэмшигч, багцын нэр, дуусах огноо. Пэйж бол Instagram гишүүн гэсэн 3 хэсэгтэй байгаа. Энэ нь болохоор зураг нь харагдана. За доор нь пэйжүүдийн лист нь харагдана баг дотроо гэсэн үг. За пэйжийн нэр, Instagram-ийн нэр, төлөв нь, автоматжуулалтын тоо, хариултын тоо. Тэгэд үйлдэлүүдийн товчлоор байгаа. Ингээд амжилттай Facebook пэйж холбосон гэсэн үг. Баярлалаа.